ходе своей предвыборной кампании. Трамп уверен... Лалынхныг хоригдсан Трампын урилга шууган дэрж эхэллээ. Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сунгаанд нэр дэвшиж байгаа Дональд Трампын Америк нэгдсэн улсын лалын шашинтнуудыг огцруулахгүй байхыг уриалсан уриалга мягмар гарагт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн онцлог гол мэдээллийн нэг байлаа. За уриалгатай холбоотой Twitter болон Facebook хуудасаар иргэд энэ асуудлаар өөрсдийн үзэл бодлыг илэрхийлцгээж байна. Лалын шашинтнуудыг хоригдсан түүний үзэл баримтлал нэгүгээр маш их эсэргүүцэлтэд тулгарч байна. За лалынхны үлгий болсон Индонез улсын Twitter хэрэглэгчдийн бичсэн жиргэнээс харахад Трамп Америкийг гайхалтай биш аюултай улс болгоно. Хэрв түүнийг сонгох аваас Америк нэгдсэн улс нацист герман шиг улс болно гэсэн байна. Харин Америк нэгдсэн улс дахь лалын шашинтнууд хамгийн олноор амьдардаг Нью-Йорк хотын интернет хэрэглэгчдийн зүгээс хамгийн их анхааруулга илэрхийлж байгаа юм байна. За түүний зургийг яг л Адольф Гитлертэй адилтгсан бөгөөд энэ нь ч их хандлт авчээ. Америк нэгдсэн улсаас гадна Кен болон Панам, Порто Рико зэрэг улсуудад Дональд Трамп болон муслимс гэх топик хамгийн их хайлттай байна гэж Google-ийн судалгаа гаргаад байна. Европ дахь Twitter хэрэглэгчд ч мөн түүний үйлдэл сөргөөр хандаж байна. Түүнийг үрд Европт хүлтэй авахыг хориглоцгоё гэсэн байна. Цахимын ертөнцид хамгийн их хандлтыг авч олонний анхаарлын төвд ороод байгаа Трампын үг үйлдэл анхных биш юм а. Несомненно, что Ташфин Малик Австралиг цөмийн хаягдлын цэг болгохгүй гэж анхааруулж байна. Францад дахин боловсруулсан 25 тонн цэцрэг идэвхт хаягдлыг ачсан хүлэг онгоц Австрали улсад эргээрсэн байна. Greenpeace компани 10 гаруй идэвхтэн цэцрэгт идэвхт хаягдал ачсан хүлгийг ирэх үеэр Сиднейн Кэмпбелбаумтын ойролцоорж эсэргүүцэл илэрхийлжээ. Тэд гартаа Австралиг бүх хогийн талбар болгох гэсэн лозунг барьсан байна. Цөмийн хаягдал ачсан хүлгийг Кэмпбелбаумтад ирэх үеэр цагдаа нар хамгаалалтаа сайжруулан бэхжүүлсэн байна. Австрали улс 1990 онд цөмийн түлшээ дахин боловсруулах зорилгоор Франц руу 4 ачааг илгээсэн бөгөөд удаан хугацааны дараа буцаан авчирч байна. Дахин боловсруулах ажлын хүрээнд уран болон плутоныг устгах шилэнд үлдсэн байцыг тогтворжуулах дахин боловсруулалтын дараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх агуулга тохиромжтой савнд хадгалдаг байна. Хаягдлыг анхандаа Сиднейн өмнөд хэсгийн шинжилгээ судалгааны цөм тогоонд хадгалж байсан юм а. За энэхүү уг бомбонд ирээд байгаа цөмийн хаягдлыг цааш нь машинаар тэрвэрлэх юм байна. Засгийн газрын зүгээс цөмийн хаягдлын цэгийг зөвхөн Австралийн цэцрэг идэвхт хаягдлын агуулгад ашиглах юм. За гэсэн ч Greenpeace байгууллагын зүгээс шинээр хаягдлын байгууламжийг бий болгох нь Австрали улсыг хогийн цэг болгон ашиглаж болно гэсэн уриалгыг бусад улсад өгч байгаатай адилхан гэж үзэж байна. Хойд Солонгост өмнөдийн католик сүмийнхэн айлчлана. Бүгд найрамдах Солонгос улсын католик сүмийнхэн жилбэр Хойд Солонгост айлчлалт хийхээр гэрээ хилцээрт хүрчээ. Маш хатуу хяналтандаар өмнөд католик сүмийнхэн Хойд Солонгост айлчлах юм байна. Өнгөрсөн 7 хоногт өмнөдийн католик сүмийн Хамплам Пхеньянд хийсэн айлчлалаар хийгдсэн гэрээгээр жил бүрийн ариун өдрүүдэд өмнөдийн тахилчнаар Хойд Солонгост очиж сүмийн үйлчилгээ үзүүлэхээр болсон байна. Пхеньяны төрийн өмчит Солонгосын католик гишүүний холбоо нь Ватикантай ямар ч холбоогүй юм. Хойд Солонгосын үндсэн хуульд иргэдийн шашин шүтг хэрэгжүүлэг тусгасан байдаг боловч бүх шашны үйл хязгаарлагдмал хатуу хяналтанд ор байдаг юм а. За эх оны 3 дугаар сараас эхлээд жил бүр Хойд Солонгост айлчлах аж 20 дугаар зууны их үеэс Пхеньянд католик сүм үздэглэн хөгжиж Дорнодын Иерусалим гэж нэрлэгдэж байсан боловч Ким Ир Сан өөрийн дэглэм засаглал занал хийлнэ гэж үзээд Крест шашнуудыг цаазлаж хорих зэргээр шийтгэж байсан юм а. За өнгөрсөн жил Ромын Пап Францис өмнөд Солонгост ажиллахдаа 2 Солонгосыг нэг гэр бүлийн ахын дүүс гэдгийг хэлсэн юм. To the most fortified border in the world. Ши Цзиньпинийг огцор гэж мэдээлсэн сэтгүүлчдийг ажлаас нь халжээ. Өнгөрсөн 7 хоногт бүгд найрамдах Хятад улсын дарга Си Цзиньпин өмнөд Африкийн бүгд найрамдах улсад айлчилсан. За энэ үеэр Хятадын орон нутгийн мэдээллийн агентлагуудаас Си Цзиньпинийг огцорч байгаа тухай хуурамч мэдээлэл тараасан байна. За худал мэдээлэл түгээсэн 4 сэтгүүлчийг ажлаас нь халсан байна. Тэдний хоёр нь өмнөд Африк дахь мэдээллийн агентлагийн салбарын ажилтнууд байсан бол за хоёр нь Хятад улсын сэтгүүлчтэй байжээ. Хятадын төрийн мэдлийн 20 орчим хэвлэлийн мэдээлэл хэрэгсэл Си Цзиньпинийг огцрох болсон тухай мэдээлэл. За хэвлэл нийтэлсэн нь тус улсын эрх баригчдыг баггүй бухимдуулаад авсан байна. За учир нь Хятадаар шижи буюу илтгэл гэдэг үгийг зижи буюу огцрох гэсэн үгээр сольж хэвлэлсэнтэй холбоотой дээр хиндүрэл гарсан юм а. Үндэсний захаас яс мэлхий худалдан авч далаад нь тавьдаг нэгүсэнгүй үйлснүүд олон байх болтугай. За дэлхий дээр байгаль ихээс сүтгэж түүгээрээд баялаг олох гэсэн нэг хэсэг байхад за байгалаа харилж тэр дундаа зэрлэг ан амьдтайг аварч төрлөх нутагт нь тавьдаг хүмүүс ч бас байдаг нь олон нийтийн талархлыг хүлээж байна. Пао Шингивиний их газарт амьдардаг за Эрон Колин хүнсний захаас наспиг үтсэн яс мэлхий худалдаа авч далаад нь буцаанд тавьсан талаар зургийн хамт олон нийтийн цахим хуудасанд нийтэлсэн байна. За энэ нь түүний анхны үйлдэл бишээ. Тэрээр өөрийн туслах маркийн хамт 10 гаруй яс мэлхийг төрлөх гэрт нийхүү буцаагаад байгаа юм. тэрээр хүнсний захаас $50,000 яст мэлхий авч за 5 км гаруй замыг туулан байж эргүүлэн далаад нь нийхүү тавьдаг гэнэ. Дэлхийд нийт 7,000 төрлийн яст мэлхий байдгаас зарим төрлийнх нь мөхлийн эрмэгт тулаад байгаа бөгөөд энэ нь хууль бус загасчлал
яст мэлхийн агнууртай шууд холбоотой. За тодруулбал дэлхийд даяар 42 мянган яст мэлхий байгалийн жамаар бусдаа хүний гарт инхүү устдаг байна.